Одмондөр сувг тавтаа морил би бодлогч Инхбат. Дараа нэр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Зандаа бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын үрээтэй FS Construction-ы Morton Residence болон бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Moncondi брэнд ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондөр сувгаар болон NTV телевизээр 83.3 107 стилхоны Одмондөр хажуугаар хүрч байна. За өдрийн минь Зандаа. За өдрийн минь ба. За өнөөдрийн сэдв Чингисийн дөрвөн нохоо ярих юм аа. Тэгэхээр Чингисийн дөрвөн нохоо гэж Зэв, Хувлаа, Зэлэм, Сүбэдэ гэсэн дөрвөн хүлэг баатар гэлж байгаа. Гэхдээ нохоо гэж одоо тэгж хэлсэн доромж утгатай юм уу? Эсвэл анд нөхөр эзэндээ үнж бүр боол гэсэн утгатай юм уу гэдэг асуулт мэдээж уурган гарна. Яг үнж анд нөхөр гэдэг утгаар л да. Гэхдээ эн чинь бас нэг сонь юм гарах юм. Хамгийн гол нь үүнийг гаадан бугай нэрт эрдэмтэн, суут эрдэмтэн гаадан бугай хэрхэн таамагласныг Монголын нуус тавчааны судлалын зарим асуудал гэдэг номноос би уншснаа ингээд нэвтрүүлэг болгож байгаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн зохиолыг гаадан бугай 60 гаруй жилийн өмнө бичсэн гэсэн үг. Яасан гоё юм. Харин тий. За тэгэхээр дөрвөн нохоо гэж доромж үгүй гэдгээс эхэлнэ. Инг шалтгаан ба. Монголын нуус тавчааны 195 дугаар зүйлээ бүгд илгээд хараарай. Тэмүүжин анд минь дөрвөн нохоосыг хүний махаар тижээж гинжилж уйж байх бүлгөө гэж амгалж. Тэр дөрвөн нохос нь хинбэ гэвэл Живэ, Хувлаа, Жилмэ, Сүбэгээ тэгээд одоо нөгөө монгол бичээр те ингээд энэ үгийг хэлсэн гэж жамуух нэмж тайлбарлаж байгаа. Энэ дөрвөн нохог. Тэгэхээр чахам яг чухам ямар утга санаагаар Чингис хааны эрхэм баатар тэр шадар нөхдийг нь нууц тавчаанд ийхүү нохос гэж нэрлсэн бай. Энэ уран дүрслэл үү эсвэл шог хошигнол уу аль эсвэл нэр томьёо гэх зэрэг маш олон асуулт уран гарчаа. Тэгэхээр энэ үгийг Монголын нуус тавчааг зохиосон сударчийн би өөрөө хэлсэн биш. Харин Чингис хааны тэр багын хонгороонд байгаад хожим нь эвлэршгүй өрсөлдөгч дайсан болсон жамуух цэцэн гихч хэлсэн учраас Чингис хааны дотн шадар баатруудыг зориуд дайран шоглсон буюу өгөөд нь доромжилж хэлсэн үг байж болох учиртай. Гатамгой энэ таамаглалыг сонирхолтой санагдаад байна. Нээрэл Тэмүүжинг яг одоо хинч зогсоож чадхааргүй хүчрхэг хаан болсныг жамуух яг нүдэрээ харж байгаа тэр үйл явдал. Гэтэл энэ хүчрхэг хаан чинь уул багийнх нь анд шүү дээ. Харин одоо Тэмүүжний анд нөхөд дунд жамуух байхгүй. Түүний оронд Зэв, Хувлаа, Зэлэм, Сүбэдэ, Боорч, Мухлаа гэд хүмүүс нөхөрлж явна жамуухт ямар санагдж байсан бэл. Өгөөд нь доромжилж хэлсэн байж болох учиртай гэд цааш нь гатамгой ингэж утсан байна. Ялангуяа тэдгээр баатруудын дүрийг жамуух цааш нь тодорхойлохдоо тэд дөрвөн нохоос гэд гатамгойг монгол бичгээр бүршүүлсэн ба. Хутан монгол бичгээр. Ширмүү мангалайтан, шигүүчи хошигуутан гэх мэтэр. Тиймээс хэдүүл яг энэ хэсгийг нь дамжин сүрэнгээр орчуулгаар хүргэе. Ширмэн төмөр магнаатай, шивээ хурц хилтэй, ган төмөр зүрхтэй, гадас цүүцэн хушуутай. Галзуу дөрвөн нохой төмөн амтны хятгаар төмөр гинжээс молдорж, шууд барьж идэхээр шунхаас шүсээ савируулж айсвэ. Шүүдрээр унд хийж, шүлсээр хоол хийж, салхиар унаа хийж, саадгаар нөхөр хийж явдаг. Зэв, Хувлаа тэргүүтэй, Зэлэм, Сүбэдэ дараатай Тэмүүжин андын тижээсэн тэр дөрвөн ноход тэмүүлэн хурч ирвэ. Ингэж хэлснийг үзвэл үнэхээр тэдний тэр хэрцгий төрөмгийг шоолн нөгөө шоглон хэлсэн байж болох талтай газ. Тэр дөрвөн нохоо гэж айлах гэж хэлв үү? Тэ. Монгол түүнээс гадна энэ үгийг жамуух цэцэн 8 битгий аймгийн нөгөө Хулчгар хаан Даян хааныг нөгөө уулан дээрээс бэлд болж байгаа тэр тулдаа нэг ажиглан харж байх үедээ хэлсэн шүү дээ. Тийм учраас 8-ны тэр зүрх нөгөө зориг зүрхгүй хааныг улам айлгаж сүрдүүлэх зорилгоор зориуд дэвргэн хэлсэн ч мэдээж. Юу гэвэл тэр тулдааны явцыг Даян хаан хараад айгаад уулын оройд улам мухарч Чингис хаантай тулдаж чадамгүй тэм царайтай болоход нь жамуух өөрийнх нь нөхдийг авч яваад Даян хаанаас салж бууруулаад зүхтаахта Чингис хаанд үг хэлүүлдэг шүү дээ. Та бүхэн Монголын улс чинь 196 дугаар зүйлийг нэгэд хараарай. Тэгээ Чингис хаанд хүн явуулж ингэ жамуух хэлүүлж байгаа. Даян хаан чамаас айж тай гууланд шургаж орвоо. Ухаан алтал айгаад тэр ууланд хорогдсон авирч байна. Тэмүүжин чи хатууж чичээ. Тэд сандран дутааж байна. Эдний царайг ажиж харахад эсэргүүцэх чадалгүй болжээ. Бид нөхдийн хамт 8-наас хагцваа гэж илгээж. Эндээс харахад жамуух эдгээр үгсийг хэлэхдээ Даян хааныг үгээр өхүүлж, амаараа алж,
айлгаж сүрдүүлсэн их тодорхой байгаа. Хэрв тийм бол тэр дөрвөн баатрыг сүр бадруулан дүрсэлж 100 мхаа тэр нохоотой зүүрлэн адилшилж хэлсэн уран хэллэг гэж үзүүштэй байгаа. Энэ хэсгээр. Тэгэхээр үнэн ч нөхөрлийн гэхээсээ илүү 100 мхаа нохоотой адилсгсан байж магадгүй гэж гадамгуудсан байгаа яг энэ хэсгийг. Дөрвөн нохоо гэдэг нь жамуухын амнаас гарч байгаа шүү. Тэ. Тэгэхээр жамуух бол энэ Чингисийн дөрвөн нохоо нөгөө найз нөгөө нохоо нь биш шүү. Энэ 100 мхаа Чингисийн амар шүүдрээр ус хийж энэ төр гэдэг. За өөр одоо цааш үргэлжлэнэ. Тэгэхээр одоо дараах нь нохоо гэдэг нь бас үнж гэсэн утгатай юу гэдэг. Одоо энэ сэдвээр. Гэтэл энэ дайжинтай хошин мөртлөө битүүлэг утга учиртай энэ үг хэллэг феодалын харьцааны нэг илэрл болсон уламжлалт нэр томьёо бэлэг тэмдгийн үндэстээр зохиогдсон зүйл гэж хэлэх болцоо бас байна гэж гадамгуудсан. Ер нь нохоо гэдэг нь феодлуудаас өөрийн үнэнч вассал ноёд дуулууртай номхон харьяатнараа адилхан нэрлдэг нэг зүйлийн баг нэр томьёо болцсон бүр тийм хэвшмэл хилц байсан байж магадгүй. Энэ нь нуус товчооны өөр нэг зүйл. Тухайлбал та бүхэн одоо номоо дэлгээд 209 дугаар зүйлийг гаргаарай. Энчээс илэрхий болж байгаа. Энд Чингис хаан өөрөө өнөөх нөгөө дөрвөн баатраа нохос гэж шууд нэрлэж байгаа. Тийм үү. Хувлаа зэлэм зэв сүбэдэ дөрвөн нохоогоо зорьсон газарт нь явуулаад боорч мухлаа борхол чулуун дөрвөн хүлэг баатраа дэрэгдээ авч хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд мангуудын цэргийг жорчтой хуйлдэр хоёроор хэрвээ толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардаг үлээ гэж. Энд бол хошигнох шоглохын айс огт байхгүй. Чингис хаан үгийг маш төв байдлаар хэлж байгаа шүү дээ. Хувлаа зэлэм зэвс бүдэ дөрвөн нохоогоо зорьсон газарт нь явуулаад ингэх юм бол сая миний сэтгэл бүрнээ амардаг гэдэг чинь ямар ч хошигнсон өнгөөс байхгүй. Түүнчлэн нуус тавчааны 260 дугаар зүйлийг гаргацгаая. Үргэн хотыг нөгөө эзэлж байгаа. Хорезми аянд. Тэгсэн чинь үргэн хотыг эзлээд хаан эцэгтэй олзны хувь хүртээ үгүй нөгөө 3 хөвгөндөө Чингис хаан маш их дуурлан хилэгнэн бүхэд хонхай хорч, хотонхор хорч, чормаахан хорч гэд 3 хорчин Чингис хааныг буюу эзэн хаанаа тайтруулан ятгадаг нэг хэсэг үүд. Бити уурлаа гэдэг хэсэг. Яг тэрийг нуусч байгаа. Гөрөөнд сая гарч байгаа залуу харцаг мэт. Хөвгүүдийн зоргийг шантруулан энэ мэтэр яаж донгодож болох вэ? Хөвгүүд айж сэтгэл алгасангүй болоо зэ. Ургах нарнаас шингэх наранд хүртэл дайсан иргэн олон байна. Бидний төвд ногтыг төрхөрч явуулбал дайсан улсыг бид тарж тэнгэр газрын өмгөөр хүчээ нэмэгдүүлж алт мөнгө эд уурс ил бүхэн ямиг чамд авчирч өгье гэж хэлж байгаа. Монгол бичгээр манай төбөдүүд нохотян төрхөрч илбэсүү гэдэг байхгүй. Одоо тий утганд бидний төвд нохтыг тийшээ илгээх юм бол ингээд төрхөрч явуулах юм бол гэдэг утгатай. Тэгэх юм бол алт мөнгө авчираа гэж. Үүнд 3 хорчин өөрсдийгөө нохот гэж нэрлэж байгаа. Тийм байна. Тэгэд үүгээр зогсохгүй энэ үгийг их тийм омог багтал төгс буюу итгэлд үнэнч нохот биднийг хэрв явуулах юм бол бид чамд хүүхдүүдээс ч доргоо ол зомог оруулж ирье гэсэн янзтай хэлж. Нохот гэдгээр өөрсдөө ч бахархаж байгаа юм. Бахархаж тий. Бүр баатар тий. Энэ 3 бид 3 нохоог явуулах юм бол илүү их алт мөнгө авчирч өгье гэж омогшиж хэлж бүр. Үүгээр үзвэл тэр цагт нохоо гэдэг үгийг бас энд эзэндээ үнэнч итгэлтэй бэлэгдэл болгож одоо тэр нэр томьёо мó заншил хөвшил болгож хэрэгжилж байснаас зайлахгүй байна. Ягд төвд нохоо гэснийг харин нэвтрүүлгийн хамтран ирж байгуулга танилцуулсны дараа тайлбарлая. За өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын өрөөтэй Morton Residence event итгэж байна. За ашиглалтанд 100% орсон 2 дугаар ээлжийн байрнуудаа санал болгож байгаа. 2-4 өрөө байрнууд байна. 58-аас 122 м2 талбайтай ерөөсө бэлэн болцсон байрнууд байгаа шүү. Гэхдээ одоо яарахгүй бол ер нь дуусч байгаа юм шиг байлаа шүү, тийм. За ус цэвэршүүлэх системийг төслийн хэмжээнд зөвлөсөн гэж байгаа. За зайсан бол усны асуудалтай гэдэг. За тэгвэл Morton дээр бол усны асуудал байхгүй байна. За тактик 100% тооцоогүй гэж байна. Барилгын стандартаар 30% тооцох хэрэгтэй юм билээ. Тий одоо худалдаж авч бол тий метр квадрат нь хэдийн гэх юм бол тэрний 30% тооцдог бол такт нь ямарсан танд үнэгүй ирж. Тий үнэгүй. Тэгээ тэр нараа 20-45 сая төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм байна. За 375 айлт 430 авто зогсоол төлөвлөсөн байгаа. За тэгвэл машин зогсоол илүү юу? Тий. 2 машинтай явахад асуудалгүй байх нь байна. За дэлхийн номер 1 хүүхдийн тоглоомын талбай
Илээ. Тий. Дайн улсын юм нэг Компани гэдэг брэнд компани байгаа. Тэрний одоо бүтээгдэхүүнүүдийг авчраас үлдсэн. компани бүтээгдэхүүн. Тийм. Компани гэдэг нэртэй компани байхгүй. Энд чинь номер 1-ийн хүүхдээ. Тийм гэдэг. Хүүхдийн тоглоом ямар чухал байх хэрэгтэй байлаа тийм ээ. За нэг хөөрхөн юм байгаа нь өргөл өрх юу гэлээ? Талбайтай. Биш өргөл нэг цайны дээж гэж. Цайны дээж өргөдөг. Тэр чи ямар яах гэдэг вэ? Яа тэгэхээр одоо дээж өргөх талбай. Дээж өргөх талбай тий. Тийм. За тэр их хөөрхөн шийдэл байгаа шүү. Тэгэхгүй бол цонхоор айлын нөгөө машин тий. Юу нөгөө нэг юурал чин хараалуулаад эргэж ирж штэ. Тийм учраас зарим хүнчүүд нөгөө машин нөгөө цонхоор хараад машин байхгүй бол өргөдгөө юм бил шүү. Хүлээчтэй юм бил шүү. Машин авах нь. За лифт орц гарцсан хэсэг нэг хэмд буюу одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд төрсэн тийм одоо эхчүүдэд их хэрэгтэй юм шийдлийг одоо нэвтрүүлсэн байгаамаа. За зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн дэргэд за Маратын сургуулийн яг хой талд нь одоо байрлаж байгаа. За тэнцэнэ бас одоо шоурум буюу одоо загварын байр нь байж байгаа. За тэнцэнээс очиод ямар барилгын материал ашигласан, ямар хуу одоо зохион байгуулалтын өрөөнүүдтэй ингээд бүх одоо мэдээлэл авах боломжтой байна. За борлуулалтын албаны дугаар нь 76 тэгтэг 67. За баярлалаа. За баярлалаа. За Монголын феодлуудад нохой ягд дуулууртай үнэн чинь бэлэг тэмдэг болж байсан бэ. Энэ асуултанд Монголын их сударч Рашпунцгийн болор ирэх гэдэг тэр ойлгох бичгийн доторх одоо дурдах шүлэг хариу болмоор санагдчиха. Энэ сударт бичсэн их гоё. Та бүхэн анхаарлаа сонсоорой. Нохой мэт нөхөр олоход бэрхээ. Нохой хэрвээ үгээгүй хүнд тижээгдгэл баян хүнийг үл дагна. Харц хүнд асрагдвал хаан хүнийг үл танина гэдэг байхгүй. Гоё гоц. Яг л хэлсэн байна. Тий. Харц хүнд асрагдвал хаан хүнийг ч үл танина гэдэг. Нохой бол. Тэгэхээр нохойг зөвхөн монголч ер нь Төв Азийн нүүдэлчин аймаг тухайлбал зарим төрөг үндэстэн ч гэсэн мөн үнэн ч итгэлтэй буюу одоо юу ч бүр боол мэт хүлцэнгүй бэлэгд болго үздэг тийм заншил боломжтой байсан ба. Бүр араб испани хэл бичгийн тэр судлалтан 1126 онд нас барсан Ат Түртүшигээд Хаадын бамбар гэдэг нэг алдартай ном байт юм л да. Энэ номонд агуу жанжин хүнд байвал зохих түргийн удирдагчдын үздэг амьтны 10 шинж гэж гаргаж ирсэн байна. Одоо агуу удирдагч ийм амьтны 10 шинжтэй байх хэвээр. Тэрний дотор нохойн хүлцэнгүй гэж оруулж байгаа шүү дээ. Тийм. Агуу удирдагч дотор нохойн хүлцэнгүй гэж оруулсан байна. Тэгсэн Гадамгой энэ 60 жилийн өмнө бичсэн энэ би нэг судалгааны ажлыг уншиж байгаа шүү дээ. Оюутан өмөр заах гэдэг тэр нэг казак оюут юм шиг. Тэгэхээр Гадамгойд ингээд нэг юм хэлсэн гинэ. Манад нэг ийм казак ард түмний дунд ийм зүрэг байдаг шүү дээ. Төрөгөөс ингэншээ төбөт итгэсэн төрөний жимдэгэншээ төбөти жимдэ гэд. Би буруу уншиж магадгүй л зүгээр яг ингэ бичсэн ба. Орчуулбал ноёдод итгэснээс нохоодоо итгэе. Ноёдыг тижээснээс нохоогоо тижээ гэж байгаа юм байна. Зүүн баз. Нохоо бол ноёдоос илүү ихтгэлтэй бөгөөд түүнийг тижээвэл ноёдыг тижээснээс дээр гисэн дүнэлтийг нүүдэлчин казакууд хийсэн ба. Энэ бүхэн бол нуус тавчаанаас өмнө ч бүр Монгол Түрэг нүүдэлчин аймгийн ард түмний тэр хил яриа аман цохолд нохойг үнэнч ихтгэлтэй бэлэгд болгон хэрэгэлдэг тэр дүр одоо угаасаа энэ саналыг уламж лавшруулж штэ. Одоо гэхдээ саяны юу гэгаар төрөгөө сингэншэ төбет итгэсэн гэдэг нь төбет гэдэг нь түрүүнд дурдгдсан нэг гурван хорчин хүмүүс өөрсдөө төбөдүүд нохот гэж хэлсэн төбөд гэдэг үгэнд дамжиг байгаа. А тийм үү. Төбет гэж байгаа байхгүй. Төбет. Үнэн ч нохоо гэсэн үг. Төбет гэдэг нь тэгсэн чинь казак хэлний тайлбар тайлд төбет гэдгийг том нохоо гэж тайлбарсан мэлээ. Төбет гэдэг бол том нохойг төбет гэдэг. Казак хэлний тайлбар тайлд. А дамдын сурангүй харин зуудаг нохоо гэж тайлбарсан байгаа шүү дээ. Харин Гадамгой болохоор нас бий гүйтсэн 90 нохот гэж үг гэж эртний үг гэж магадгүй гэсэн. Тэгэхээр бидний 3 төвд нохтыг хэрв хүргэсэн газар аваачих юм бол бид нэр алтмаг авчирья гэдэг. Тий. Сайн бааз. Бидний төвд нохтыг түрхэрж явбал дайлсан усыг бид дарж тэнгэр газрын өмгөөр хүчээ нэмэгдүүлж алт мөнгө эд уурс ил бүхий юмыг чамд авчирж өгье гэдэг ийм хэсэг гэсэн үг. Гэтэл садар самууныг нохотоос зүүрлсэн баг. Нуус төвчөнд. Гэтэл энэ нохой гэдэг үгтэй Монголын хуучин уран зохиолын өөр нэг дүр, өөр нэг ухагтхан ингээд холбоотой болчих. Үүний тодорхой гэрч болсон өөр нэг баримтыг нуус төвчөөс Гадамгой олсон гэж. За тэгэхээр maaхан 188 дугаар зүйлийг гаргаад ирээрээ. Хөхчүү үгээлэрүн сингүмэ эрлэсү хэмээн буйжэ чи кэмэчгүй тэрэ үгэтүр имэ энэ үгээлэрүн эмэ хүмүү нохоо нэгууртай кэмэгдэжээ би гэж
Одоо энэ чинь тий Монгол бичгээр бичвэл. За энэ юу гэсэн үг вэ? Хөгжүү өгүүлрэн. Сэнгүмиг ирлий хэмээн байгаа бизээч гэж. Сэнгүмиг ирлий гэдэг нь сэнгүмийн чи ихнэр болъё гээд байгаа өстэй чи гээд. Гэсэн утгатай. Сэнгүмиг ирлий хэмээн байгаа өстэй гээд эмэгтэй үдэж байгаа байхгүй ирлий тийм байна. Тэгэхээр яасан гэхээр агтч хөгчөө ихнэрээ харсан ба. Сэнгүмиг ирлий гээд байгаа юм уу гэж хэлсэн ба. Тэгтэл ихнэр нь өөдөөс нь гомцсон байхгүй. Им хүн нохоо нүртэй гигдээ бизээвэ гэж. Нохоо нүртэй гигдээ бизээвэ гэд. Тэгэхээр хөгчөө агтч ихнэрээ сэнгүм ноёнтой харцуугийг хэлэхэд гэргийн би нохоо мэд ичиж ирэлхийг мэдэхгүй ужид самуу амтан гигдлээ чамд гэж байгаа байхгүй. Тийм байна. Ихэд унтуу цаа хариусан болгон тодорхойлж. Тэгэхээр сони юм аа. Сонин тий. Ингээ нууц төвч харин бүр цаана бүр мянган нууцтай харин. Тэгэхгүй. Монголын хуучин уран зохиолын уламжлалын ёсоор бол Чингис хааны хэлсэн үг мэтэр тайлбарладаг нэг цэцэн үгийн дотроос бид их сонирхолтой үгийг олж үзэж болох юм. За энэ цэцэн үгийг хэлэхээс өмнө үүнд гарах нэг үгийг урьдчилан тайлбарлах болохгүй. Жирэн гэдэг үг гарч ирнэ. Жирэн гэдэг нь хоёр гэсэн утгатай шүү. Жирэн гэжвэл хоёр гэсэн л утгатай. Хоёрын тооны им үг нэ. За. Тий, хоёрын тооны эр үг нь хоёр, им үг нь жирэн. Тэгэхээр эрт цагт монгол хэлэнд үгийг эр им хүнд хүүс ялган өөрөөр хэлдэг байсан энэ уул мөр юм. Тийм. Их баялаг хэл байсан байна. Тийм байж тээ. Маш баялаг. Одоо маш баялаг гэж байгаа шүү дээ. Тий. Тэгсэн ирнэ дээр юм гэж хоёр янз байсан. Тий, эр им хэлэхдээ үгнүүд эр имээс өөр үгтэй бүр. Тийм. Хоёр сэтгэлдээ эр хүнийг хоёр сэтгэлдээ эр хүн гин. Харин хоёр сэтгэлдээ эм хүнийг жирэн сэтгэлдээ эм гэх нь шүү дээ чинь. Тий? Тийм байна. За тэгэхээр Чингис хааны хэлсэн үг мэтэр тайлбарладаг энэ зүгийг хэлье. Хоёр сэтгэлд эр болбол эр биш эм гэгдэх. Нэг сэтгэлд эр бол эр биш харин эрдэнэ гэгдэх. Хэрвээ жирэн сэтгэлд эм бол эм бус нохоо гэгдэх. Нэг сэтгэлд эм бол эм бус эр гэгдэх. Тиймээс тийм үнтэй яаж нөхцөж болох вүлээ гэж зарлиг болгодог гэдэг. Тэ? Тэгэхээр хоёр сэтгэлдээ эм бол эм бус нохоо гэж байгаа юм. Тийм байна. Тэ? Хоёр сэтгэлдээ гэдэг нь урав шарамтгай гэсэн үг шин. Эсвэл нэг өөр хүнтэй явуулцдаг ч юм уу тэ. За тэгэхээр энэ зүр үгэнд эзэндээ нөгөө хууршгүй нэг сэтгэлээр үнэнч байгч урав чарагдгүй эр хүн мөн эр нөхөртэй нэгэн үзүр сэтгэлээр хууршгүй үнэнч байдаг эм хүний аль аль нэг эрхэмлэн дээдлсэн байна. Харин эзэн ноёндоо үнж бат биш эр хүн бас эр нөхөртэй бат журамтай биш эм хүн хоёрыг хоёр сэтгэлд ёс суртахууны хэм хэмжээс доош орсон шившигт тэр нохоо гэдэг амьтны ёсоор буруушаасан байна. Тэ нохоо мэд гэж байна шүү дээ. Тэр хоёр сэтгэлд буюу бат журмыг сахиж чаддгүй шалиг завхай зантай эм хүнийг нохоотой адилгаснаас үүсгэд нуус төвчөөний өнөөх эм хүн нохоо нүртэй гэгдлээ бизээ би гэж энэ жирийн нэг тохиолдол үг биш зүүр цэцэг үгийн утга чанартай юм уу наацх нь ичүүр сонжуургүй завхаа самун гэсэн утгатай хэвшмэл хэллэг тэр уламжлалт бүр эртний дүр байж магадгүй ингэж хэлсэн. Гэтэл Монголын одоо язгууртны феодлын бэлэг тэмдгийн хэлэнд те үнж журамтай бат хэлхэлтийн дүрийг төлөөлөн гардаг нөгөө нохооч нь яагаад завхаа самун ичүүр сонжуургүй гэр бүлийн талаар замбраагүй докторгүй тэр бэлэгдүүлж уран зохиол дүрслэгдсэн бэ гэдэг асуулт хүртэл аяндаа гарч ирж байгаа. Тэгэхээр өөд бидний бодлоор бол гээд гадамгай л одоо энэ чинь сайхан гадамгай миний бодлоор гэж хизээш бичдэг. Дандаа бидний бодлоор гэдэг. Тэгэхээр үүнд бидний бодлоор бол дараах Монголын цэцгэн үг уг асуултанд ямар нэг хэмжээгээр хариу болмоор санагдана гэж. Үүнд төмрөө үл таних хуурай. Төрснөө үл таних нохоо гэдэг үг байт юм байна. Монголын бас эртний зүрэг. Тэгэхээр төмрөө үл таних хуурай гэж шууд төмөр хуурайд гадаг нөгөө хуурайн төмрөө таньдаг. А төрснөө үл таних нохоо гэдэг нь төрснөө үл таних. Тэ ураг саднаа танихгүй байгаа. Тийм байна. Тэгэхээр энэ үг цусны төрлийн холбоо хэлхийг ихэд ариунаар сахихыг эрхэмлдэг нөгөө эртний овог төрлийн байгуул үед энэ үг гарсан байж таарай. Тэр цагаас л цусны төрлийн хүмүүс өөр хоорондоо одоо гэр бүл болох буюу ураг барилтыг их хатуу цэрлжсэн байна. Гэтэл өөрийн овог төрлийнхнээс ихнэр авах ч юм уу эсвэл жирийн байдлаа бодилсан байвал төрлөө мэдхгүй нохоо мэд одоо тийм үйлцэн бузар хэрэг гэж жигшдэг байсан бол тоо. Иймд нохоон дүр гэр бүлийн талаар замбраагүй
шалиг самууны бэлэг тэмдэг болсон эрх биш нөгөө маш эрт балар цагийн уламжлалтай ухагдгүй байсан юм шиг байна. За одоо энэ ч дүгнэлтэй. Нуус төвчний нохой гэдэг үгийг ийхүү яруу сайхны үед маш ялгаатайгаар тий бүр түүгэрч барахгүй шал эсрэг хоёр тэр харш хоёр дүрийн бэлэгл болгон хэрэгсэн жухамдаа үнэн бодит байдал дээр нөгөө нүүдэлчний аж төрөл дээр энэ нохой гэдэг амьтныг тал бүрээс нь ажиглан тэр өөр тэр байтугай бүр зөрчтэй талыг нь ч гэсэн уран сайхны үүднээс нээн осны үр дүн даруй мөн гэж баталж байгаа. Энэ бүхэн тэгэхээр Монголын нус төвчөг туйлын тийм өвөрмөц бие даасан жинхэнэ Монгол үндэсний бүтээл болгож чухам үүний улмаас өнөөх тал нутгийн ариухан тэр үнэр Монголын нус төвчөөс үнэртдэг. 1964. Зүгээр нэг үгэлэх шүү дээ. Судалгааны цаанаа бүр юу гаргаж ирж байна те. Тэгэхээр хоёул хамтран ярьчаа танилцуулаад одоо яг Чингисийн дөрвөн нохой гэсэн дөрвөн баатар ирийн талаар те товчгоо ярилцъя. За би тац чаргалыг үйлдвэрлэдэг Монкондийн брэнд өнөөдрийн дугаарыг ивент итгэж байгаа. За энэ брэнд нь улаан морин жилд зориулан цагаан сарын баярын онцгой коллекц бүтээгдэхүүнүүдэд хэрэглэгчдийн хүртэл болгож байгаа юм байна. За уг коллекц нь уламжлалт хамт орчин үеийн савлгаа тий. Одоо энэ шүү дээ. Монконд Монголд үйлдвэрлэдэг. Энэ юу яаж байгаа шүү? Цагаан сараар бид нар мэдэн штэ. Бидний бүх мөнгө гадагшаа гараа явчихдаг. Тэрнээс сэргийлээд бүр яг цагаан сар зориулаад гаргаж байгаа энэ коллекцүүд байхгүй. Яг зөв. Бүр энэ бүр өхөд ч тийм одоо биетэй гоё гоё өстэй тий. Одоо энэ хайрцагтай савлгаатаанууд нэг. Тэд нар бас бүр гоё. Тэгээд боож могоод өхөд бол яг бэлэг өгж байгаа юм шиг нэг юм өгж байгаа юм шиг гоё. За энэ яадаг вэ гэхээр бас юу юм бэлээ? Аарцны амттай. Ааруулны амттай. Шоколаднууд байгаа байхгүй. Тэгээд дотор нь ингээд ааруул энэ төр шигтгэж хийсэн юм шиг. Ямар гоё. Би ч идэж хэмжээгүй л юм л та. Гарч байгаа дидийг харцсан л байж байна. Тэгэхээр энэ ч яг үндэсний амт нь байж байна. Үндэсний одоо гоё савлгаа нь байж байна юу гэдэг юм те. Yung үндэсний баяраараа энэ гоё шоколадыг авч өгөөрэй гэж одоо гоё коллекц гаргаж байгаа юм байлээ. За энэ бүтээгдэхүүнүүдийг бүх сүлжээ дэлгүүрүүдээр болон боосогийн агуулгах худалдааны төвүүдээр худалдалж байгаа. За баруун дөрвөн замд мөн сонгон найрхан дүүргийн 5 шарт бас нэг агуулгах нь байдаг юм байна. За гэх мэтчлэн ер нь зөндөө олон газруудаар зарж байгаа юм байлээ. За дэлгэрэнгүй мэдээллийг 75 тэгтийг 88 дугаар утаснаас болон Facebook-ийн Monconde гэдэг хуудаснаас юу юм бэлээ. Онлайнаар захиалаад хургуулаад авчих боломжтой юм билээ шүү. За баярлалаа. За гадан буян тэгээд тэр их гоё 1964 онд буюу одоос 62 жилийн өмнө бичсэн. Энэ яг тий их сайхан судалгаа гоё гоц. Ингээд бүр бүх талаас нь харуулсан. Харин тий. Тэгээд дүгнэлт нь их гоё. Ахаад уншчмаар санагдаад байна зүгээр. Тэгэхээр Монголын нуус төвчөг туйлын өрмөц бие даасан жинхэнэ Монгол үндэсний бүтээл болгосон яг энэ бүхэн. Чухам үүний улмаас л энэ тал нутгийн ариухан үнэр Монголын нуус төвчөөс анхилдаг юм а гэж дуусгаж байна. Бүр гайхалтай нэр. За Чингисийн дөрвөн нохой. Хувлаа зэлэм зэвсэг байдэ те. За хувлаа. Монголын олон овг аймгийн хүмүүс Тэмүүжин нөгөө тойрон нэгдэж нөгөө нягтарч байхад хувлаа ахтай хамт Тэмүүжинд хүчээ өгч. Олон дайм байлдаанд онцгой гавьяа байгуулж байсан учраас Тэмүүжин хаан ширэнтийг суусныхан дараа бүх цэргийн хэргийг удирдах эрхийг хувлаад өгч. Тэгэхээр одоонохоор л баг Батлан амгалын сайд. Тэр бол хувлаа бол. Тэгэхээр мянганы ноён томилоход хувлаа бүр 8 бичигдэж байгаа. 1-т 2-т 3-т гэд. Тэгэхээр энэ дөрвөөсөө би яг нөгөө бичигдсэн мянганы ноёнд бичигдсэн дараалалаар нь хамгийн дээрээс нь эхэлж байгаа хувлаа 8-т. Нөгөө зэлэм зэвсэг байдагс урд. За хувлаад өгүүлж байгаа мянганы ноён болгоод. Чи хүчтний хүзүүг мушгиж бүгчүүдийн бүксийг шороодуулж өгвөө. Одоо хувлаа зэлэм зэвсэг бидэ та дөрвөл сайн нохой мэд итгэлтэй нөхөдмөө. Та нарыг хаан ч илгээвэл хүр гэсэн газар хурж хүр чулууг хэмх цохиж халд гэсэн газар халдаж хад чулууг хаг цохиж цэгэн чулууг бутартал цээлийн усыг цайлигтал нэргэж нядалж яв. Хувлаа зэлэм зэвсэг бидэ дөрвөн нохоо зорсон газартаа явуулаад гэд те. Тэгээд нөгөө миний сэтгэл бүрний амардаг үлээ гэд тэр магтаал үгэлж. Тэгээд хувлаа чи цэргийн үйл бүгдийг ерөнхийлөн захирч байгааг сойрох зэрлэг болгож. За хувлаа бол. За дараахан зэлэм. Зэлэм бол 1160 он хавцаа төрсэн болов уу гэж. Яа тэгэхээр Тэмүүжин чинь 1162 онд төрж байгаа. Чингис хаан бол те. За тэгэхээр нэг ганц хоёр ах байх магадaltaй. Угсаа их тэгж гарч.
Монголын нууц төвчөн Зилэм гэдэг нэр 2 дугаар бүлэг буюу Чингисийн Эдэр нас бүлэг дээр анх гарч ирнэ. Бүртийг гэртээ авчираад боорчиг нөгөө нөхөрлөе гэж дуудаад тойрол ханд хар болгон дахаа бэлгэсний дараахан гардаг үйл явдал дээр Зилэм гэдэг нэр гарч ирнэ. За ингэж. Тэндээс бүрэг эрэгт нутаглан бүхийд бурхан халдуунаас урайхан жарчуудаа өгөн хөөргөө үрч Зилэм нэрт хүүгнээ дагуулж ирээд өгүүлрэн. Тэргүүн онны дэлгүүн болдогт Тэмүүжин чамайг дөрөхөд булган үлгий өгсөн ба би энэ хүүгэн Зилмийг чамд өгсөн боловч балчир учраас гэрт аваадсан билээ. Одоо чи миний хүүгэн Зилмээр эмээлээ тухвал үүдээс хүлгэж өв гэж. Тэгэхээр төрөхт нь энэ балчирыг хүүгнээ аваадсан байгаа шүү дээ. Тэгт нь арай балчирыг буцаад аваад явсан. Тэгэхээр Тэмүүжингээс ахва. За Урайхан аймгийн жарчуудад дарахны хүүгэн Зилмэн 1199 онд Ван хааны өшөөг авахар Умард 8-ны Буйрэг хааныг довтлсон Хишил бааш нуурын байлдаанд оролцож дараа оны хавар нь тайчуудын хотуудаарыг дарж 1202 оны Жамуухан холбооны цэргийг будалж дараа нь онон мөрний байлдаанаар өөрсдийн гол усанд тайчуудыг номготхон өөртөө нэгтгсэн. Татар аймгийг сөнөөсөн Далан нөмөргийн байлдаан 1204 онд Нахуугүнд 8-тай байлдахад манлай болж явсан. Алтан усыг дайлахад Мухлай, Сүбэдэ, Зилмийн үдэрсэн цэргийн ангууд Шандун, Хойбо эмүүжийг бүхлээр нь гарт оруулсан. Зилмийн хүүг 9 бух, түүний хүүг Карон Жубан гэдэг бөгөөд тэд өгөөдөө хааны ордонд мянганы ноёны албыг хашдаг байсан. Зилэм бол Тэмүүжин өлгийн вахтан зарцс болж ирсэн уулын хүүхэд. Гэвч өөлөө их Зилмийг арай балчир байна. Тэмүүжин том болохоор нэрж нөхөрлөөрөө гэд явуулсан. Тэмүүжин том болоход Зилэм ирж нөхөрсөн. Чингис хааны аймаг 3 удаа, Тулуу аймаг 1 удаа аварсан. Чингис хаан Зилэмд ингэж хэлж. Жарчуудаа өгөн үлээ хөөргөө өрч өчүүхэн хүүгнээ дагуулж бурхан халдванаас бууж ирээд omны дэлгүүн болдогт намайг төрөх цагт булган үлгийг өгсөн. Түүнээс хойш босог хатавч юм бол өр хүүдний өмч болж өдий төдий тусыг хүргвэ. Булган үлгийг төрсөн буянт нөхөр минь хамт төрөөд хань болж өссөн хайрт нөхөр Зилэм минь чамайг 9 удаа осол гаргахад буруу шаан би яллахгүй гэдэг зарлиг болгодог. Ингээд 95 мянганы ноёны 9-өд бичигддэг. За, Зив бол тайчуудын мэрэгэн ботгч, снайпер. Жамуухтай үхгсэхээ үзэж байгаа нэг хүүтний байлдаанд Зив Тэмүүжний хүзүү шархтуулдаг те. Чингис хаан өгүүлж. Хүйтэн гэдэг газар урагшлах, ухрах зэрэгээр байлдаж байхад уулан дээрээс харуулж миний байлдааны ам цагаан хул морины аман үзүүг хэн шархтуулсан бэ гэд. Тэгсэн тэнд чинь бүгд ингэж нөгөө ялагдцсан. Тэ? Одоо аль болох уу, яах вэ мэдэхгүй ингэ бүгд сөгцсөн байгаа шин. Тэгэхэд нэг баатар ирж босч ирж. Уулан дээрээс харуулсан хүн би билээ. Одоо хаан чи намайг алыг ивлал. Алганы төдий газрыг алаг болгож өмөх хэрэг алд бие минь байна. Хэрв аврыг гэж санах юм бол амийг минь соёрх бол халд гэсэн газар чинь харайччод би хар усыг цайлгтал хад чулууг хэмхэрдэл харь дайсныг довтолж хаан чамд туслая. Цээлийн усыг цайлгтал цэгийн чулууг хагартал чин зөргийг гаргаж Чингис чамд туслая. Хүр гэсэн газар чинь хурч очиод би хүр чулууг хэмхлий. Хүний зүрхийг шантлая гэд. Тэгэхэд Чингис хаан өгүүлж. Дайсны хүн дайсагнаж хорлож явснаа нууж худал хилдэг бүлгээ. Гэтэл чи дайсагнаж хорсноо нуухгүй шудрах хэлж байна. Ийм хүнтэй нөхөрлж болно. Чиний 6 даа гэдэг нэрийг халж байлдааны ам цагаан хул морины минь аман хүзүүг зэвээр хатгсан тул Зив гэдэг нэр өгье. Миний дэргэд намайг Зив мэд хамгаалж яв гэж зарлиг болгож. За ингээд тайчудаас Зивэрж нөхөрсөн яс ийм блэ. Атмаа шүү те. 6 таа гэд нэр байж яхад нь үгүй чамд Зив гэдэг нэрийн зөвлөж. Инх бат гэдэг нэр чаллаа. Үгүй. Чиний нэрийг бол солих бүр гоё болно шүү. За ингээд Зив жанжин Татар аймгийг дарсан Далны мөргийн байлдаа, Хэрээдийг мөхөөсөн Жижээр өндрийн байлдаа, 8-1 мөхөөсөн Нахуугны байлдаанд хошууч цэргийн захирагчаар оролцсон. Тангуудыг 1209 онд дайсны дараагаар 1211 оны 3 сар Чингис хаан зүрчдийн алтан усыг дайлахаар мортод хошууч цэргийг зэвүүдэрсэн. Онгуудын нутгуулах их нуурын сав газраас Мухлай хамтаар альгинч цэргийг аваад Жинжоо, зүүн тийш Дашул Янсян, урагшаа Пянли Сяныг эзэлсэн. Мөн даатунд орох үүд басан Үсэбэ хотыг зэвэдэлсэн.
Чингисийн эрэг их цэрэг дээшинд ирсний дараа Зэв, Хуйхнаг Баатар хоёр цавчаал бомбыг эзлээд Алтан улсын нийслэл Жүндүү хотод ирсэн. 1212 оны ихэр Чингис хаан Зэвийн удирдсан зүүн гарын цэргийг Ляодун тийш дорн зүгт илгээсэн. Учир нь Алтан улсаас цаарлах хятадчуудыг дэмжиж өөртөө татгаж чиглэсэн юм те. 1218 оны их хуралдаагаар Хорезм улсыг дайлах шийдвэр гаргасан. Тэгэхэд их цэргийн зүүн жигүүрийг Зэв Сүбэдэ жанж удирдаад Афганистан, Иран сэрж болох тэр цэрэг эдийн засгийн хүчнээс таслах зорилготоор явсан. Чингис хааны тушаалаар Хорезмын шах Аладдин Мухаммед гэрт тэрний араас нэгсэн те. За ингээд Зэв жанжин 1202 оноос хойш Монголын төрийг туршилцаж 1224-ний орчмоор Казахстанаар дамжин нутаг буцаж байхдаа хөрхи өвчний алмаас нас барсан ба. За дөрөв нохойн дөрөвдөг нь Сүбэдэ Баатар. Сүбэдэ Баатар бол Зэлмийн дүү. Жамуухаас салж Тэмүүжинтэй нийлсэн тэр хүмүүсийн нэг. 1175 онд төрсөн. Монголын нуус тавчинд 3 дугаар бүлэг буюу Мэргэдийг сөнөөсөн ба Тэмүүжинд Чингис хаан өргөмжсөн гэдэг бүлэг дээр Сүбэдэ Баатарын нэр анх удаа гарч иржээ. Тэмүүжин бүртийн үгэнд ороод Жамуухыг шүн орхин нүсний яг дараа Баах улс Тэмүүжинд ирж нийсэн тухай баримт нуус тавчинд байдаг те. Энэ дунд ингэж Зэлмийн дүү Чавар хаан Сүбэдэ Баатар Урайхан аймгаас сэлж Зэлэмт нийлэн ирвэ гэж бичсэн ба. Хоёр дүн. Тэгэхээр 1189 онд Тэмүүжин Жамуухын нэгдсэн цэрэг бүрт хатан мэрэгдүүдээс авран хорхногж бүр хэмээх газар буухан Сүбэдэ болохоор ах Чаварханы хамт Жамуухын дор байжсэн ба. Тэгээд Тэмүүжин дагаар орсон ба. Ингээд Сүбэдэ Баатар ах Зэлэм тэгээ Боорч тэгээд Тэмүүжин буюу Чингис хаанаас цэргийн эрдэмт суралж эхэлсэн залуу хүн. Ингээд 1220 оны 12 дугаар сард Хорезмын шах нас барсан боловч монголчууд довтлооно үргэлжлүүлсэн хിവэрэлсэн. 1222 онд Гүрж, Азербайжан, Умард Кавказыг дайлан Оросын нутагт цөмөрчээ. Оросын вангуудыг Кипчакуудс туслахгүй байхыг хүссэн боловч Зэв Сүбэдэ элчийг нь хорооцсон учраас тулдаан болох нь тодорхой болсон. Тухайд Орос Кипчакийн цэрэг 80,000 байсан бол Зэв Сүбэдийн цэрэг 20,000 байсан. 1223 оны 5 дугаар сарын 31-нд Орос Кипчакийн цэрэгтэй тулдан ялт байгуулсан үүнийг Калкаголын тулдаан гэдэг түүх нь маш алдартай. Энэ тулаанд Орос цэргийн 10 хүн тутмын 9 нь 6 ван, 7 бояр буюу язгууртнууд амь өргөцсөн. Үүнийг Сүбэдэ Баатар тэ энэ дайныг амжилтайсан. Үүнээс хойш 13 жилийн дараа Бат Сүбэдэн удирдлагаар Гүйг мөнх зэрэг Чингисийн олон аж хөвгүүдийн оролцсон аян дан болж байгаа. Хан хөвгүүдийн аян дан гэдэг тэ. Энэ чинь 1236 онд эхлээд Европыг байлдан дагуулж эхэлдэг. Тэгээ энд 1241 онд алдарт Лигнецийн тулаан болсон. Унгарын ван тусыг хамгаалахаар Европын загалмайн шашны тугийн дор нэгдсэн Европын улсуудын хүчирхэг армийг Сүбэдэ хүүс тэмтэрдэг. Ингээд баруун Европыг эзлэх төлөвлөгөө гаргаад Сүбэдэ Баатар сууж байтал дорн зүгт Өгөөдө хаанаас орсноор Сүбэдэ нутаг буцаас өөр аргагүй болсон. Сүбэдэ Баатар бол 32 шүү. Бүр ойтонд багтамгүй шүү. 32 үндэстнийг байлдан дагуулсан. 20 гаруй дайныг шууд удирдах 65 тулдаанд ялсан. Ингэхдээ дэлхийн түүхэнд ямар ч командлагчийн эзэлж байгаагүй газар нутгийг байлдан дагуулснараа одоо хүртэл дээд амжилт тогтоод. Түүний хүү Урайхтай жанжин болохоор Өгөөдө, Гүйг, мөнх, Хувлай хааны үед 4 хааны үед цэргийн жанжин байсан. Урайхтай жанжны хүү Ажуу жанжин Юан улсын цэргийн жанжин ерөнхий сайд нь байсан. Ингээд Сүбэдэ, Урайхтай, Ажуу гэд энэ өвөө, аав, хүү энэ ачтэй энэ гурвын нийт эзлэн авсан газар нутгийг судлан үзээд дэлхийн экваторыг хоёр тойрсонд тэнцэх хэмжээний тэр газар нутгаар явж байлдан дагуулт хийсэн гэмээр тооцоо гаргасан. Ийм явдал дэлхийн бүх цаг үеийн түүхэнд хизээж байгаагүй цаашиж байхгүй. Ийм дөрөв нөх байна. Өгөөдө хаанаас орог бол юу ч болоо гэлээ. За хамаг би хард затлаа шүү нэр. Чамайг би багаж хിവэрч нэрлээ. За баярлалаа зөндөө. Гоёгоц. Тэстэ үнэхээр баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань чанартай амьдрын үрээтэй Morton Residence болон би таз жаргалыг үйлдвэрлэдэг Moncondi брэнд ивент итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн хот мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3
107 стөлгөний одон дээр жоор хүрлээ. За зандаа маш их баярлалаа. За баярлалаа. Дараа дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.